За сайн байцгаана уу. Өнөөдөр би та нартайгаа эмэгтэйчүүдийн асуудлаар хоорондоо харилцааны талаар ярилцъя гэж ингэж бодлоо. Яг мэдээж байгалаас өгсөн өгүүлэрч гэдэг юм уу хүмүүс ярьдаг ч тийм ээ. Эрэгтэйчүүд нь одоо ээжүүд хөвгүүдтэй сайн. За одоо аавууд охтуудтай сайн ч гэдэг юм уу. Иймэрхүү юмнууд бол яригдчихийдэг. За тэгээд хэр баталгаатай нотлохойгтойг нь бол би сайн мэдэхгүй байна. Гэтэ яг хувь хүнийхээ үзэл бодлын хувьд хэлээ гэж ингэж бодож байгаа. Яг уу эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж исэн, эмэгтэйчүүдтэй илүү их ойр ажиллаж исэн, за эмэгтэй дарганараар удирдуулж исэн хүний хувьд гэвэл би нэг тийм тод ялгааг бол би олж хараагүй. За яагаад гэвэл би нөрөг даргатай л ажиллаж исэн. За бусад одоо 3 4 дандаа эмэгтэй Монгол болон нөрөг эмэгтэй дарга нартай ажиллаж байгаа. За тэгээд намайг эмэгтэй байсан гэснээрээ одоо надад муу хандчихсэн ч гэдэг юм уу, миний ажлыг доош нь хийжсэн ч гэдэг юм уу, иймэрхүү юм бол харцсангүй бол байгаад байгаа. Харин илүү одоо ядгийн надаас одоо ахмад ийм хүмүүстэй хамт ингээ ажиллаж хахад тэгүүлийн үл зүгээр эдэг, тэгүүлийн идэг гэсэн ийм одоо хүнлэгтэй эмэгтэй хүнийхээ хувьд өөрийнхөө үзсэн, туулсан тэм туршлага дээр үндэслээд ер нь хүн ийм зарчмаар ажиллах хэвээр, ийм зарчмаар одоо хүмүүстэй харилцах хэвээр гэдэг тийм юмнуудыг ингэж хэлж исэн, биеэр үзүүлж исэн ийм одоо сайхан жишээнүүд бол зөндөө байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол би бол тийм үү одоо туршлага бол сайн мэдэхгүй байна. Харин одоо эрэгтэй даргатай нэг л 2 жил ажиллаж үзсэн нарыг даргатай. Тэгэхэд бол бас яг л адилхан тэр эмэгтэй дарга нартай ч юм адилхан яг л тийм харилцаатай байсан. Тэгж ажиллана, ингэж ажиллана гэдэг иймэрхүү зарчмаар байсан. Тэгэд би харин одоо ингээд гайхаад байгаа хгүй юу? Яагаад ийм одоо асуудал ингэж гарч ирээд идэх юм бол гэж бодсон. Тэр энэ ялангуяа энэ бол нэг улс төрчдөр их ажиллагддаг юм болоо да. Жишээлх юм бол эмэгтэй улс төрч нарыг тийм харьцангуй парламентод их цөөхөн сууж байгаа. Тэгэхээр тэр сууж байгаа хэдэн хүмүүс илүү их одоо олон хүн дотор цөөн байхлаар илүү их юм хүмүүсийн анхаарлын төвд байгаад илүү их одоо хийж байгаа үйл нь их тод ингээ мэдрэгддэг юм болоо гэж ингэж бодод байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо үйлдэл бүр нь одоо хүмүүсийн хараанд байгаа учраас, ил тод байгаа учраас илүү их одоо гоочлогдох, өөлөгдөх шин чанартай юмнууд гартын байх гэж ингэж бодож байна. Гэхдээ тэр гоочилж өөрчилж байгаа ихэнх хүмүүс нэмэгтэйч байдаг нэг харамсалтай. Яагаад тэгдгийг би сайн мэдэхгүй байна. Тэг би одоо хүүсний хувьд ийм байдаг эмэгтэйтэй дургу учраас ингэхээс аргагүй гэж хэлж чадахгүй. Яагаад тэгээд гэдгийг би сайн мэдэхгүй. Тухайлбал одоо их хурлын гишүүнээр ажиллаж байсан гэнди гишүүн гэл тэгчин хүмүүс айгүй их л бас юм яриад идэгсэн зарим сайнаар ярьдаг л байсан. Одоо дараагийн парламентын нэтрэг гэл тэгэхэд миний тод санах оюун гэрэл гишүүнийг бас тэгэл яриад хэмлэл идэг байсан. Тэгэл дараа нь одоо нууж ингээл хэмлээл юу хийсэнгүй нэтрэ ингээл текстэг байсан. Одоо тэгсэн чинь нөгөө наараа гишүүн гэдэг ч юм уу. Ингээд ийм олон ийм эмгтээчүүдийг ингээд олонний дунд ингээд юу болоод өгөөж болгоод ингээд тэгээд нэр хүндэт нь халдаг ч юм уу. Ерөнхийдөө нийгэмд эмгтээчүүд ийм байдаг хэвээр иймэрхүү гэдэг иймэрхүү юмыг хөвчлийн эмгтээчүүд ингэж яриад сошиалаар ингэж яриад ингэж байгаа нь маш их юм тааламжгүй юм муухай сэтгэл ингэж төрүүлж байгаа. Тэгээ явандаа эн чи ямар муухай юу тийм бэ гэхлээр өө эн чи эмгтээ юм чин тийм л байж таараа тий эмгтээ юм чин тийм л байгаа гэдэг ч юм уу. Ийм одоо хурамч муухай төсөөллийг одоо өөр хүмүүс тийм үү үр хүүхдүүдтэй ингэ суулгаж байгаа нь бол маш харамсалтай байгаад байгаа. Гэтэл одоо тэрний цаана маш олон мундаг ажиллаж байгаа маш мундаг эмэгтэйчүүд зөндөө байхыг бол үгүйсэхгүй. За тэгээд та нар одоо ингээл харж байгаа хэлтэй эрэгтэйчүүдийг тий тэр эрэгтэй ингэчлээ энэ ингэчлээ гэсэн нэг тиймэрхүү яриа төр зур гараад тэгэл намтчихдаг. Тэгээ ерөөсөө нэг газараа л авдаггүй. Тэгээ тэр хүмүүс нь бол харин эмэгтэйчүүдийг харьцуулах юм бол харин ч илүү их аимшигтайгаар авилгал авсан, аимшигтайгаар ямар нэг бүхэнд асуудалд оролцсон. Тэр байтугай маш олон удаа гэр бүлээ солилцсон, эхнэр хүүхдээ хайцсан, харж үздэггүй гэдэг ч юм уу. Иймэрхүү юм гаргасан эрэгтэйчүүд зөндөө байждаг. Гэтэл тэр хүмүүсийн талаар ерөөсөө энэ бол байх ёстой юм. Эрэгтэй хүн чинь гэдэг ч юм уу, ингээ айдаг ч юм уу. Тиймэрхүү
юмнаас болоод ингээд ерөөс юм таардгүй байхгүй. Тэгэхээр надад бол их сонин гайхалтай санагдаад байдаг. Тэгэхээр одоо эр хүндээ хайртай гэдэг ч юм уу тиймэрхүү ярианууд үнэн болоод таарад байдаг юм уу? Эсвэл одоо ер нь бол иймэрхүү байт юм уу гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээ яг би Монголынхаа юмыг харуул ингэж ярьж байгаа юм л да. Тэгэхээр манай Монголд бол эмэгтэйчүүдийг маш сайхан дэмжиж одоо хамтдаа хөгжиж тийм ээ үйл ажиллагаанд ингэж оролцож ингэж явж юм шиг санагддаг. Гэтэ эн чинь бол их одоо ямар юм дээр нь дэмжиж ямар юм дээр нь явах гэдэг чинь тухайн хүний одоо олж авсан мэдлэг мэрэгжил бүхэмдээ хамааралтай байгаа шүү дээ тийм ээ. Гэтэл тийм юмгүйгээр сохроор даан дуур дэмж гэсэн үг бол биш ээ гэж ингэж боддог. Харин би ингээд наруухт одоо би ажиллаж амьдрал бас 10 гаруй жил болол ингээд бас л ажиллаж байгаа байхгүй. Гэтэл одоо хамгийн олон сайттай эмэгтэй сайттай хамгийн одоо дийлэнх парламентын гишүүдний эмэгтэйчүүд байна гэдэг ч юм уу. Та нар цагдаагийн дараа прокурорын дараах чинь эмэгтэй байна ч гэдэг юм уу. Эсвэл одоо Монгол банкны дараа эмэгтэй байж байна. За сайд нараас их чинь гадаад явдлын яамны сайдаар нь бас нэг эмэгтэй нэлээд олон жил ажилласан. Ингээд сайдууд нь хүртэл ингээд эмэгтэй ингээд зөндөө олон сайдууд байгаа байхгүй юу. Гэтэл тэдний талаарх яриа бол нэг их ерөөс нь гараад ингээд дэлгэрээд ингээд яваад байдаггүй. Яг хөө зарим нэг юм фактнаас болоод тийм нөхөр нь одоо сайд ээж жагаад нөхөр нь одоо юу гэдэг вэ нэг акц тийм ээ одоо бонд ч гэдэг юм уу үнэт цаасны 8-нд оролцоод ингээ явсан гэ буруутгатаад ингээд татан буугдчихсэн тохиолдлууд бол байгаад байгаа. Яагаад тэгэхээр хүн нөгөө мэдээлэлд ойр байсан учраас гэр бүлийнхээ хүнд мэдээллийг төрүүлж өгөөд тэгээд тэр нь үнэт цаасны арилжаанд ороод тэгээд ингээ ашиг олсон. Тэгэхээр энэ нөгөө нэг алтан тушаалаа уруул ашигласан гэж тооцогдож байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү юмар яг татан буугдсан эмэгтэй гişүүд бол байдаг. Гэхдээ ингээ харж байхад буцаал тэр хүмүүс чи алдаагаа засаал буцаал ингээл эргээл алтан тушаал өөр юмд ингээ орчиж байгаа. Тэгэхээр ийм юм дээр нэг нийгмийн нэг ийм юм байгаад байна л та. Тэгээд тэр нийгмийн тэр нэг ийм юмыг бий болгож байгаа юм нь яг л нэг хүүсний Монголд бол одоо 8 хэдэн хүүхнүүд хоорондоо ингээл үзэж тараал ингээл байгаа байхгүй юу. За тэгэл дээрэс нь одоо бодит явдаг хүмүүс ч юм уу ингээл маань нөхрийг нэлээд эхлэв ингээл тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр би жоохон гайхалаа. Эсвэл үнэхээр тийм болохгүй байгаад байна уу эмэгтэйчүүд. Эсвэл одоо ерөнхийдөө ийм одоо хүйсийн тэнцвэрт байдал манай Монголд алдагдаад ийм асуудал үүсээд байна уу. Бүр ингээд ойлгоход бас их жоохон хэцүү байдал ингээ үүсэж байна. Тэгэхээр уг нь бол ингээл би хэлээд байгаа тийм ээ эмэгтэйчүүд одоо эмэгтэйчүүдэд дэмжээд ингээд цаашдаа ингээ хамтдаа хөгжих хэрэгтэй байгаад байгаа. Тэрнээсээ гадна зөвхөн эмэгтэйг дэмжинэ хэлэхгүй эмэгтэйчүүд хийн одоо хүүс нь хамаарахгүй хийн одоо мундаг байна тий хийн одоо чадaltaй шийдвэр гаргах төвшөнд ажиллаж болохоор тэр хүмүүсийг гаргаал ингээ ажиллах юм бол хөгжөхөд маш амарх юм шиг санагдаад байгаа. За энд ингээ харж байхад би ингээ хүмүүсээс асууад байхгүй одоо танаа цагдаагийн дарагч ингээ эмэгтэй хүн байгаад тах юм та нар ч юм бодогдохгүй нөө гэл би ч бас Монгол зангаар хаяа ингээл хүмүүсээс асуудаг байхгүй ажлынхаа нөрөө хүүхнүүдээс асуун нөхрөөсөө асуун эргэн танд гэх юм айгу мундаг байхгүй юу гэлтэй. Тэг хүлэн зөвшөөрсөн мундаг эмэгтэй гэлтэй. Тэгэхээр чин хөөс нь бол хамаагүй одоо мундаг гэдг нь хүлэн зөвшөөрсөн хүн бол ерөөсөө ингээд дэше явчихна. Жишээлх юм бол та нар бодтоо олон жилийн одоо өмнөд өрөөж ирсэн одоо юм хижаавтай одоо исламын шашинтай ийм эмэгтэй парламентын гишүүн болцоо олон хүүхэдтэй зөвхөн л одоо эмнэлэг тасрагч хийжсэн ийм эмэгтэй парламентын гишүүн болцоо одоо ингээд нийгмийн бодлогын хорооч эдийн засгийн бодлогын хороонд орсон ингээл эмэгтэйчүүдийн асуудлыг ингээл яриад яваад байгаа байхгүй юу телевизээр байнга л гарч байгаа юм. Гэтэл одоо би тэгэл бас асууж байна. Гэхдээ ингээд гадны үе ирсэн ингээд өөр шашинтай ирсэн ингээд та нарт ингээ эвгүй санагдахгүй байна уу ингээ та нараас илүү цалин аваа та нараас илүү их мэдлэлтэй ингээ ядах чинь та нарын амьдрал гарах хүрэлцгүүдийн шийдвэрүүдийг гаргаа явж байгаа та нар ч боддохгүй нүгэл би зүгээр асуудаг байхгүй тэнгүү чинь тэгэл одоо мундаг хэл эзэмсэн байна. Тэгээд өөрийгөө энэ төвшөнд ингээд зоригтойгоор гэр бүлээ бараг золиослоод өөрөө энэ төвшөнд ингээд ажиллаад ингээд яваад байна. Бас ярьж байгаа ярианууд нь бас тийм ч тэнэг биш юм байгаа байхгүй. Тэгэхээр одоо хүлэн зөвшөөрөхөөс өөр зам байхгүй штэ гэж тэгж байгаа
байхгүй. Тэгэхээр энэ нэг нийгмийн юм хандлага, нийгмийн үзэл бодол гэдэг юм уу, иймэрхүү юм бусдыг хүлээн зөвшөөрч гэдэг юм уу, ийм юмнууд нь одоо их зөв тавигдах хэрэгтэй байна. Энийг одоо зөв зүйтэй бий болгоход яг нэг ихлээр цэцэрлэг, баг сургууль, одоо ихтэй сургууль, за эцэг эхчүүд, гэр бүлийн орчин ч гэсэн ихсэн анхаарах хэрэгтэй юм байна гэж би ингэж бодож байгаа. Тэгээд та бүхэн бас санал бодлоо энэ дэр хаалцаасаа гэж бодож байна. Ер нь бол монголчин одоо 3 сая хүн шүү дээ. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй, залуу, хөгшин гэлгүүгээр хин одоо чадaltaй эх орноо гэсэн байна. Хин одоо зөрөгтэйгээр юмыг хийх чадвартай байна. Тэр хүмүүстэй дэмжиж туслаад хамтдаа хөгжөөд ингээд сайхан нийгэм байгуулчих юм бол тэрний үр ашиг нь хэн хүртвэл бүх нийтээр л хүртэн тийм ээ. Тэгэхээр ийм юмдаа одоо хамтарч нэгдэж ажилладаг байгаасаа гэж ингэж бодлоо. Тэгээд та нартай сайн сайхан бүхний хүсье ярай. Түр баяртай.